За энд бид нар Монгол мессенжер сонныхоо нүрийг гаргаад за тэгээ би одоо таныг оруулна. За та сайхан самбарлуу ойртоо. За өнөөдөр манай бүтээлч монголчуудын нэгд Creative Gallery дээр зохион байгуулагдж байгаа Майтер багшийн 50-ийн үр сургалтын талаарх мэдээллийг бид нар хүргэх гэж байна. Энэ сургалтын ач холбогдол, энэ сургалтанд суралцж байгаа хүмүүсийн ер нь суралцсанараа юуг мэдэх боломжтой байгаа гэдэг талаар илүү тодруулах мэдээлэл хүргэж байна. За Майтер багшаа та Монгол мессенжер сонин болон 50-ийн үр сургалтын хоорондын энэ одоо сургалтанд нөлөөлж байгаа тэр ач тусын талаар нөлөөллийн талаар ярьж өгнө. За энэ хэл сурахад ер нь их хүмүүс жоохон хэцүү гэж бодоод. Тэгэхээр яг учрыг нь олчвол ер нь гайгүй л дээ. Яагаад гайгүй гэхээр за одоо энэ чи активын ингээд 16 ингээд пассивын 16 энэ Монголтойгоо нийлэхээр 25 ингээд 50 болчих. Тэгэхээр чин тэгээд энэ фонон бүдрүүсийн хэсэг энэ бол цэвэр академик бичлэг учраас амьдралд юусоо хэрэг болохгүй. Тэгэхээр нөгөө үзэх юм цөөрөөд тэгэхээр энэ хэсэг одоо цагаан дотроос эхний ээлжинд энэ 31 32 хоёр цэнхэр ингээд 3 улаан 1 ногоо. Ингээд энэ 6 байхад ерөнхийдөө болчих жоохгүй. Ямар ч юмыг ярьсан, хэлсэн, бичсэн энэ хангалттай. А энэ дотроо яг задраад ингээд 51-ийн дотроо 3 задраад 81 нь бас 3 задраад ингээд 10 болчихно. 10 болчвол тэгэл бүр дээд зэрэг хангал. За энэний нотлогоо нь юу вэ гэхээр гэд Монгол мессенжер сонин гэдэг чи одоо манай Монголын нүүр царай Монголын тухай гадаад ертөнцид таниулж байгаа хамгийн гол хэвлийн одоо Монцама агентлагийн одоо энэ баг 20 жил гарч байгаа сонин шүү. За тэгээд энийг олон тийм юунууд Америкийн одоо Австралийн редакторуудын ирж тусагч ажиллаж ирсэн. За тэгээд энэ дээр үзэхээр одоо жишээ нь ингээд энэ дээр юу ер нь нөгөө дүрм үзнэ гэдэг чинь зөвхөн үйл үгийн асуудал. Тэг өөр юм юу ч олдохгүй шүү. Тэгэхээр үйл үгийн ингээд доогоор нь зурцсан байхгүй юу? Ингээд. Тэгэхээр энэ нүүр дүрм ингээд материал байна. Бүгдийнх нь үйл үгийн зурцсан. За тэгээд үйл үгийнх нь хажууд ингээд кодыг тавьчихж байгаа. Жишээ нь энэ дээр 51-1 гэхээр түг. За ингээд энэ урдаа П үсэгтэй нь пассив болчихно. За тэгээд энэ 31 гэхээр энэ цэнхрээр энэ улаанаар. За тэгээд энэ одоо цагийн одоо simple present гэсэн үг л дээ 31. За тэгээд 31-ийн нөгөө тал нь тий нөгөө тал гэдэг нь энэ 21 гэдэг нь пассив байхгүй юу? Тэгэхээр энэ чинь 6 энэ чинь энэ нөгөө related гэдэг энэ үг нь болохоор энэ хажуудаа энэ үсэг байгаа биз? Энэ чинь нуугдвал пассив байна. Тэг ингээл яг энэ нуугдвал биш пассив нь энд явж байна. Is composed гэдэг. Тэгэхээр ингээд 51-1 21 ингээл голдоо 51-1 31 ингээл явж штэ. Тэгэхээр энд байгаа кодууд чинь ерөнхийдөө одоо энэ саяны бидний хэлдэг энэ одоо 31 32 ингээд энэ чинь ингээд 2 цэнхэр 1 ногоон 3 улаан. Ерөөсөө энэ хідэл байна гэсэн. Түгээмэл хэрэглэгддэг. Түгээмэл тийм маш. Өдөр тутмын амьдралд өдөр тутмын одоо яриа тэгээд найз нөхөдөө мессеж бичнэ, имэйл бичнэ. Тэгээ бүр энэ сонин дээр ингээд энэ албаны нөгөө орчуулга тэгээ бүх юм дээр илүү юм ерөөсөө шаардлагагүй. Тэгэхээр хүн юу үзэх үү гэдгээ ингээд одоо тооны аргаар тодорхойлоод хүснэгтлээд ингэчээр чинь таваа нөхдөд одоо өмнө үзчихсэн мэдлэг ингээ гоё зэгцээд ирж байгаа. Би яг